Хүмүүс өглөөс сэрмэгцээ асуудлуудаа бодож эхэлдэг. Тэдгээр асуудлууд нь тархинд хадгалагдсан дурсамжууд болон мэдрэлийн эсгүүдийн эхлэгнүүд юм. Дурсамж бүр тодорхой хүмүүс, газар, нөхцөл байдалтай холбоотой байдаг. Хэрвээ тарих өнгөрсний бичлэг бол хүн өдрийг эхлэх мөчөөсөө л эхлэн өнгөрсөндөө амьдарч эхэлдэг гэсэн үг. Дурсамж бүр өөрийн сэтгэл хөдлөлтэй холбоотой. Сэтгэл хөдлөл бол өнгөрсөн туршлагын үлдээсэн мэдрэмж. Тиймээс хүмүүс аливаа асуудлыг бодохдоо гуниг мэдэрч, өвдөлтийг ч бас мэдэрч аз жаргалгүй болдог. Джо Диспенза ингэж хэлдэг. Хүний бодол, мэдрэмж хүний оршихуйн төлөвийг үүсгэдэг. Хэрвээ хүн өдөр бүр ижил бодол бодож, ижил мэдрэмж мэдэрсээр байвал ирээдүйн ч мөн өнгөрсний тавталт болно. Тиймээс тэр урьдчилан таамаглаж болох ирээдүй гэдэг нэршлиг ашигладаг. Ихэнх хүмүүс ирээд л уцаа шалгана, сошиал орно, мэдээ үзнэ. Кофего яг тогтсон маягаар ууж, ижил маршрутаар ажилдаа явна, ижил хүмүүстэй уулзна. Өдөр бүр ижил зүйлээ давтах тусам энэ нь автоматжуулалт буюу програм болдог. Джо Диспензагийн хэлснээр бидний хэн болохыг ихэнхдээ ухамсар сонголт биш, давтагдсан зуршлууд тодорхойлдог гэж үздэг. 35 нас хүрэх үед хүний ихэнх зан чанар нь түүний зуршил, автомат хариу үйлдэл, итгэл үнэмшил, сэтгэл хөдлөлийн хэм маягуудын нийлбэр болсон байдаг. Өөрөөр хэлбэл хүн өөрийгөө удирдахаа болж хуучин програм нь түүнийг удирдах эхэлдэг гэсэн үг юм. Ихэнх хүмүүс амьдралынхаа дийлэнх хугацааг survival mode буюу найдас стрессийн амьд үлэх төлөвт өнгөрөөдөг. Тэд хамгийн муу гэсэн хөлбөрийг төсөөлж өнгөрсөн шархаа өөрөө ахин дахин тэмдэрч ирээдүгөө сайдаг. Ийм өнгөрсөн айдсаараа ирээдүгөө төсөөлөх үед би стрессийн дааврыг ялгаруулдаг. Харин айдас нь бодлыг бий болгож, бодол нь сэтгэл хөдлөлийг бий болгоно. Харин сэтгэл хөдлөл нь айдсыг дахин тэжээдэг байна. Ингэж хүн нэг л тойрогтой төгжигддэг. Джо Диспензагийн хамгийн хүчтэй санаануудын нэг бол би өөрөө оюун ухаан шиг ажилдаг. Хүн олон жил айдас, гомдол, зовлон, гэмшил, ичгүүртэй амьдрал хүний бие тэр мэдрэмжүүдэд тасаж тэр нь хэвийн мэт болдог. Харин өөрчлөгдөх мөчөд би маргааш эхлэе, энэ бүтэхгүй, чи угаасаа л ийм хүн гэж эсэргүүцсэн бодлуудыг явуулдаг. Учир нь би танил зовлонгоо танихгүй ад жаргалаас илүү аюулгүй гэж үздэг. Ухамсарт оюун ба далд ухамсарын дунд аналитик оюун байдаг. Бясалгал бол тэрхүү хаалгыг нэг арга гэж Джо Диспенза тайлбарладаг. Хүн бясалгал хийх үед тархины долгион удааширч, бие тайвширч, далд ухамсарт нэвтрэх боломжтой болдог. Харин энэ үед тархинд шинэ програм суулгах боломжтой юм. Тарих бодит байдал ба төсөөллийг ялгадаггүй. Тиймээс хүн хүссэн амьдралаа, ирээдүйн өөрийгөө аз жаргалтай хувилбараа дотроо давтан төсөөлж эхлэх үед тархинд шинэ мэдрэлийн холбоос үүсгдэг байна. Ингээд тарих өнгөрсний бичлэгийг биш, ирээдүйн газрын зургийг бүтээж эхэлдэг. Джо Диспенза quantum field буюу хязгааргүй боломжууд оршдог энерги орон зай ойлголтыг ярьдаг. Түүний тайлбарласнаар хэрвээ чи өөрийгөө элбэг хангалуунаар мэдэрч, өөрийгөө хайрлагдсан мэт мэдэрч, өөрийгөө бүрэн дүүрнээр мэдэрч төсөөлж чадвал дотроосоо шинэ бодит байдлыг бүтээдэг. Тэр үед чи өөрийн амьдралын хохирогч биш, бүтээгч нь болох боломжтой юм. Хэрвээ хүн ижил бодол бодсоор, ижил мэдрэмжийг мэдэрсээр, ижил амьдралыг давтан ижил амьдралын сонголтыг хийсээр байвал ирээдүй чинь өнгөрсний хуулбар хിവэр л үлдэнэ. Харин шинэ бодлыг сонгож, шинэ мэдрэмжийг дотроосоо бүтээж, ирээдүйн өөрийгөө яг одоо боддоор мэдэрч эхэлвэл та өнгөрснөөрөө биш, өөрийн бүтээсэн ирээдүгээрээ амьдарч эхлэх юм. Танд амжилт хүсье.